Сайн бацгаана уу, Камжаа ТV байна. Өнөөдөр Америкт Халлоуины баярын үеэр гарсан нэг хэргийн талаар ярих гэж бодлоо. Шинэ жил болгож байгаа маш олон үдэшлэг, цэнгийн ойртож байгаа учраас энэ хэргийг оруулбал бас сэрэмж болж магадгүй гэж бодсны үүднээс бэлтгэр шийдсэн. За, Челси Брук гэдэг эмэгтэй 1992 оны 1 сарын 28-нд Мичиган мужид 5 охинтой айлын хамгийн бага охин нь болж төрсөн. Челси ахлах сургуулаа төгсөөд Olga's Kitchen гэдэг цайны газар 4 дахь жилдээ цагийн ажил хийж авсан мөнгөө цуглуулад тогоочийн мэргэжлэр их сургууль сурах мөрөөдөлтэй байсан. Челси охин Мичиганы Maybe гэдэг маш жижигхэн 600 ч хүрэхгүй хүн амтай тосхны ойролцоо ерөнхийдөө нэлээд хөдөө газар амьдардаг байсан. 2014 оны 10 сарын 26-нд Халлоуины баяр болох ойртож байсан учраас Челсигийн амьдардаг тосхноос машинаар бол 15 минутын зайтай байдаг өөр нэгэн жижиг тосхонд Халлоуины үдшилэг зохиогдох талаар сонссон. Энэ 2014 онд Челси ердөө 22 настай байсан. Тэр үдшилэг хэдэн өдөр үргэлжлээ зогсохгүй галын наадам, амьд тоглолт гээд урд урдынхаасаа хэд дахин томоор тосхныг тэр чигт нь хамруулж зохион байгуулагдахаар болсон юм байна. Тийм болохоор бүх хүмүүс тэнд очиж оролцохыг хүссэн. Челси ч гэсэн үдшилэг болохыг догтлон хүлээж хэдэн 7 хоногийн өмнөөс л бэлдэж эхэлсэн. Челситэй хамт хоолны газар ажилладаг Ребекка болон Пенни гэдэг нэртэй маш дотны сайн найзууд нь байдаг. Гуруулаа хамт бэлдэж сүнсний баяраар ямар дүр туврах талаараа ажлаа хийнгээ ярилцаж хамтдаа явах оролцоосон. Энэ удаагийн баяраар Челси Бэтмен дээр гардаг Poison Ivy болохоор шидэд бүх хувцас өмсгөлөө өөрийнхөө гараар бүгдийг хийсэн. Хиймэлвсэн дээрээ хүртэл навчнааж, вайны шилийг нь хүртэл дуурайж маш их сэтгэлээ гаргаж хийсэн байна. 10 сарын 26-нд үдшилэгт оролцоход тэр бүст байдаг тосгонуудын бараг бүхэл хүн цугласан гэмээр маш их хүнтэй хөл хөдөлгөөн ихтэйсэн. Челсигийн удаан бэлдэж хүлээсэн баяр болоод ч тэрөө маш их бүжиглэж, нилээн хөөрсөн, бас нилээн уусан байсан. Согтсныхоо дараа бүдэрч унаад модонд хамраа хүртэл цохиж, найзуудаа аль хэдийн согтсон юм уу гэд шоолуулж шөнийн 1 цагийн үед бүгд гэртээ харахаар болцгоосон. Пенни гэдэг найз нь хүүхэдтэй болохоор гэрлүүгээ нилээн яарч харих ёстой гэд төрүүлээж яваад өгсөн. Гэхдээ Челсигийн энэ найзуудын ярьж байгаа яриа хоорондоо баг зэрэг зөрүүтэй байгаадгаа. Эхнийх нь бүгд хамт архи уужгаад Пенни хүүхэд рүүгээ яарч гэрлүүгээ явлаа гэхэд хажууд нь байсан Бекки гэдэг найз нь би бас харьлаа гэхэд Челси ганцаараа би жоохон байж агаад явнаа гэсэн байгаа. Гэхдээ гол асуудал нь Челси машингүй үдшилэгт ирэхдээ Беккигийн машинаар ирсэн байсан. Дээрээс нь Челсид утас байгаагүй. Өмсөж байгаа Халлоуины хувцас нь кармаагүй байсан учраас Беккигийн машинд утсаа төрөвчөө үлдээгээд гараад ирсэн байна. Тийм болохоор чи хэрвээ үлдэх гэж байгаа бол утасгүй байж болохгүй. Би машинаас очиод аваад ирье гэд явчаад иртэл Челси байхгүй алга болсон байсан. Тэгээд яаж чадалгүй Бекки утсыг аваад явсан гэсэн нэг ийм яриа байгаа. Харин хоёр дахь нь энэ гурван найз хамтдаа биш нэг нэгээрээ энэ тэнд сууж тусдаа хөгжилдөж байгаад Бекки Пенни хоёр эхэлж уулзалдаад Челсиг олж авах гэж хайсан боловч хайгаад олоогүй. Пенни хүүхэд рүүгээ яарад Бекки ч гэсэн их ядарч байсан болохоор ямар санагдаж Челсиг бүхэл бүтэн насанд хүрсэн хүн өөрийгөө аваад явчих байх. Утас нь машинд байгаа болохоор холбогдож чадахгүй байгаа юм чинь дараа залхахаар нь үгүй гэж бодоод тэр хоёр зүгээр л гэрлүүгээ яваад өгсөн. Тэгэхээр аль ч яриа нь үнэн байсан эцсийн үр дүнд Челси утасгүй цүнхэхгүй тэр партинд ганцаараа үлдсэн болж таарч байгаа. Гол асуудал нь энэ газар Челсигийн гэрээс машинаар 20 минут орчим явгнаар алхахад 2 цаг болдог тийм хөдөө тосхон. Энэ тосгоноос гарах юм бол бүр ямар ч гэрэлгүй зэлүүд газар байгаа болохоор машинаар л биш бол шөнө согтуу эмэгтэй хүн ганцаараа алхаад явна гэдэг бараг боломжгүй. Тийм болохоор Челси гудамжинд зөрсөн хүмүүсээс гар утсаа төр хэрэглүүлэхийг гуйжсэн. Азар Пеннигийн дугаарыг цээжээрээ мэддэг байж таарад нэг хүний утаснаас залхтал Пенни аль хэдийн гэртээ очихсон хүүхдээ хараад байжсэн болохоор уучлаарай би чамайг авахар очиж чадахгүй юм шиг байна гэж зүгээр л тасалж орхисон. Пенни ингэж утсаа авч хариу өгөх хүртэл бүхэл бүтэн 6 өөр хүний утаснаас маш олон удаа Пенни рүү Челси залхсан байсан. Гэхдээ ингэж хүний утас гуйж залгаж байхдаа Челси ганц ч удаа гэрийнхэн лүгээ залгаагүй. Аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан болохоор уг нь тусламж хүсч болох байсан ч архи уучихсан согтуу байгаагасаа санаа зовоод айгаад тэгснүү гэр бүлийнхаа хинрүүч залгаагүйсэн. Пеннигээс татгалзан хариу авсныхаа дараа Челси хүмүүсээс утсаа ашиглуулаач гэж гуйх биш
Харин та намайг гэрт минь хүргэж өгч тус болооч гэж огт танихгүй хүмүүсээс гуйж авсан байгаа. Челсиг хамгийн сүүлд харсан гэрчийн мэдүүлгээр бол тэр зүгээр гудамжинд гэртээ яаж харнаа гэд уйлаа сууж байсныг харсан гэж хэлдэг. Маргааш өглөө Бекки Челсигийн гэрлөө залгаад хинч авахгүй болохоор нь Челси байна уу надад утсан байгаамаа аваачиж өгөх гэсэн хизээ очил болох вэ гэд дуут мессеж үлдээсэн. Тэр өдөр хинч дуут шудангаа шалгаагүй юу дахиж Бекки рүү холбогдоогүй. Гэхдээ тэр өдрийн орой Челсигийн эгч Бекки рүү Facebook чатаар чи өчигдөр Челситэй Халлоуины үдшилтч явсан биз дээ. Өчигдөр шөнө гэртээ ирж хоноогүй танад байна уу гэж бичиж орж ирсэн. Бекки үдшилэг дээрээ салаад гэртээ ирсэн тэрнээс хойш хараагүй гэдгээ хэлсэн. Яг үнэндээ энэ үед Бекки огтхонч санаа зовоогүй Челсиг ямар нэг залуутай танилцаад хамт хонож цагийг өнгөрөөсөн байх л гэсэн бодолтой байсан. Челсигийн эгчид бид нар өчигдөр нэлийн уусан болохоор магадгүй нэг найзынхаа гэртэл байгаах та санаа зовох хэрэггүй одоо болтол архин гараагүй байж магадгүй гэж хэлсэн байгаа. Гэвч тэрний дараа өдөргээд бүтэн 2 хоног ямар ч холбоогүй ор сурггүй байсан болохоор Челсигийн аав ээж эгч нар нь бүр үнэхээр ноцтой байдалд орж жинхнээсээ санаа зовж цагдаад яаралтай мэдгцэн. Мэдээж Челсигийн утас Беккид байгаа болохоор цагдаа нар хамгийн түрүүнд Беккигийн гэрлөө утсын авахаар бас ярилцахаар очиход л Бекки байдал бишдэж байгааг ойлгосон. Энэ хэрэг дээр цагдаа нар маш шуурхай нухацтай ажиллагаа явуулж дараа нь Халлоуины үдшилэг болсон тосгонд очиж мөрдлөгөө үргэлжлүүлсэн байгаа. Үдшилэг зохион байгуулагдаж эхлээд 2 хоног л өнгөрсөн байхад тэр тосгоны энд тентгүй хог архины шил хөглөрч гэгэн цагаан өдөр гудамжинд маш их согтуу хүмүүс хаа сайгүй үнэхээр дэлбэрсэн мэт болсон байсан. Гол асуудал нь энэ Халлоуины баяраар маш их хүн цугласан хүмүүс бүгд ямар нэгэн масктай, дүр тувирсан, эсвэл маш хүнд нүүр будалттай ихэнх хүний хувцлалд итгээд сонирн байсан болохоор хэн хаана ирээд явсныг ялгах аргагүй хүний царайг таних зарим тохиолдолд хэцүү байсан. Poison Ivy-гийн дүрт хувирсан эмэгтэйг харсан гэсэн олон хүн байсан ч тэр хүмүүс хэр согтолттой, хэр хар тамхинд мансуурсан байсныг мэдэхгүй болохоор тийм ч найдвартай итгэж болох мэдээлэл гэж цагдаа нар авч үзээгүй. Энэ тосгон хөдөө газар болохоор тосгоны захаар маш том хэмжээний corn belt буюу эрдэнэ шишийн тариалангийн талбай байдаг юм байна. Хэрвээ та бүхэн кинон дээрээс ч юм уу харж байсан бол эрдэнэ шишийн талбай руу хүн орох юм бол бүр юу ч харагдахгүй олоход маш хүндрэлтэй орсон хүн нь ч өөрөө төөрвөл гарч ирэхэд хэцүү хүнээс өндөр том том өвснүүдтэй байдаг. Тийм болохоор цагдаа нар дээрээс нь сайн дурын иргэд үнэрч нохойнууд, дрон, нисдэг тэрэггээд бүх хүчээ дайчилж тосгоны захад байдаг энэ эрдэнэ шишийн талбайг самнаж нэгчгээр болсон. Харамсалтай нь Челситэй холбоотой ямар ч уул мөр тэндээс олж чадаагүй. Тосгонд болсон тэр том үдшилгнээс 22 настай эмэгтэй алга болсон гин гэсэн мэдээ энэ тэндгүү тарж мужийн ихэнх иргэд мэддэг болсон байсан болохоор цагдаа нарт мэдээллийн чанартай дуудлага маш их иржсэн. Тэр донд нэг хүн миний таньдаг Харлан гэдэг залуу согтуу үедээ надад ярихдаа тэр үдшилгний өдөр алга болсон Челси охинтой хамгийн сүүлд байсан хүн нь өөрийгөө юм шиг байна. Би тэр эмэгтэйг аварсан гэж яриад байсан болохоор энэ залууг та нар олж уулзсан дээрх гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаа нар Харлан гэдэг залуу дээр очиход та нарын сонсон зүйлс үнэ. Би тэр өдөр Челсиг харсан. Үүрээр машины зогсоол дээр 2 эрэгтэй Poison Ivy-гийн хувцастай эмэгтэй хүчирхийлэх гэж яхахыг хараад би шууд гүйж очоод тэд нартай зодтолдож хамгаалах гэсэн ч чадалгүй зодуулаад тэр 2 залуу эмэгтэйг машинда хүчээр суулгаад аваад явсан. Миний хамарнаас маш их цус гарч цамц маань тэр чигтээ цус болсон гэсэн боловч цагдаа нар дээр цус болсон цамц чинь хаана байгаа хэдэн цагт яг хаана ямар машин байсан зэргээр судалж үзсний эцэст энэ яриа худлаа гэдгийг тогтоосон. Тэгээд энэ залуугаас тэртээ тэргүй бид нарт хийх ажил маш их байхад яагаад ингэж худлаа ярьж хугацаа алдуулж байгаа юм бэ гэхэд намайг уучлаарай. Би зүгээр л энэ сэдв сүүлийн үед хүн болгоны анхаарлыг татж байгаа учраас найзуудтай баатарлагаар харагдах гэж ярианы гол дүр болохын тулд тэгж худлаа ярьж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Цагдаа нар худал мэдүүлэг өгсөн хэрэгээр Харлныг торгож хэд хоног баривчилсан байна. Бас Кэри гэдэг эмэгтэй цагдаагийн газар руу залгаад би Челсиг хэн алсныг мэдгийм шиг байна. Манай хуучин найз залуу охиныг алаад оршуулгын газрын хажууд булсан гэж ярихын сонссон. Дараагийн хохирогч нь намайг охолно гэж сүрдүүлсэн гэж ярьсан. Гэтэл энэ мэдээлэл ч гэсэн хуучин найз залуугасаа өшөө авах зорилготой тэрнийг шорон суулгахыг хүссэн нэг галзуу эмэгтэйн худлаа дуудлага болох нь илэрсэн. Мэдээж цагдаа нар Кэриг ч гэсэн хуурамч дуудлага өгсөн цагдаагийн ажилд саад учруулсан хэрэгээр баривчилсан байгаа. 10 сард Халлоуины баярын өмнөхөн болсон энэ хэрэг 12 сард Крисмас шинэ жилээр ч шийдэгдээгүй
Уг нь нэг сард Челсигийн төрсөн өдөр болдог боловч 23 насныхан төрсөн өдөр өнгөрөөд нэг эгчийнх нь хурим болж өнгөрсөн ч хинч Челсиг хаана байгаа өгсөн амьдын ч мэдэхгүй хугацаа өнгөрсөөр нэг мэдхэд 6 сар өнгөрчихсөн байсан. Яг энэ үед тухайн сүнсний баярын үдшилэг болсон газраас 2 миль буюу 3 км-ийн зайдах хээр тал газраас нэг ширхэг өрөөсөн улаан шахаа олдсон. Энэ бол тухайн өдөр Poison Ivy-гийн дүр тойрсон Челсигийн гутал мөн байсан. Хэсэг хугацааны дараа үдшилэг болсон газраас 16 км-ийн зайд байх тал газар орхигдоод балгас болсон агуулгын байшингаас нэг залуу улаан өнгийн хиймэл ус олж харсан. Эхэндээ тэр залуу энэ хиймэл усан дээр навч наалдаж гэж бодсон ч ойртоо тарахад хиймэл усыг албаар навчаар ороож чимгэлсэн болохыг ойлгосон. Гэхдээ энэ үедээ тэр залуу Челсиг алуу болсон талаар огт мэдэхгүй явжгаад бүр сүүлд хэдэн 7 хоногийн дараа мэдээгээр Челсигийн 90 сурвалжлах хуудсыг хараад орхигдсон агуулгад харсан хачирхалтай үстэй адилхан байгааг мэдээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар агуулга дээр очиход хиймэл уснаас гадна даашинз нь бас байсан байгаа. Гэхдээ даашинзных нь аарцэг хэсэг болон 2 мөр нь урагдчихсан, цусны тол болчихсон. Энэ хувцсан дээр илэрсэн цусыг шалгаад үзэхэд Челсигийн өөрийнх нь цус олж таарсан. Хувцсны урагдалтыг харахад хэн нэгэн хүчээр урсан юм шиг байснаас гадна хэн гэдг нь мэддэхгүй нэг эрэгтэй хүний ДНХ илэрсэн. Яг энэ ул мөр олцсон агуулгын ойролцоо нөгөө би Челсиг 2 залуугаас аврах гэж оролцсон гэж худлаа мэдээлэл өгсөн Хорлон гэх эрэгтэй гэр байдгийг мэдээд гэрт нь очиж шинжилгээ авч үзсэн боловч Челсигийн хувцснаас олдсон ДНХ-тэй таараагүй. Бас Кэри гээд хуурамч дуудлага өгсөн эмэгтэй хуучин найз залуу дээр очиод шалгаж үзсэн ч гэсэн бас таараагүй. Ер нь цагдаа нар байж болох бүх хувилбарыг шалгаж исэн ч дахиад юу хийхээ мэдэхгүй гацаж орхисон байгаа. Гэтэл хэдэн 7 хоногийн дараа үдшилэг болсон газраас 11 км-ийн зайд байх галт тэрэгний замын хажуунаас нэг эрэгтэй байшин барихтаа ашиглах хар шороог кранаар ухаж зүүжитэл гинэт нэг зүйл тулсан. Буугаад шалгаад үзэхэд жижиг мөчрнүүд оголчсон доороос нь урт шаргал ус цухууж байгааг хардаг. Энэ залуу мөчрүүдийг холдуулаад сайн хартал ус нь тэр чигтээ үлдсэн гавлын ясны зарим хэсэг нь ил гарсан цогцос байхыг хараад би Челсиг олчих шиг боллоо гэж хамгийн түрүүнд бодсон байгаа. Яагад гэвэл тус бүс нутгийн ихэнх хүмүүс Челсигийн алга болсон хэргийн талаар сайн мэдчихсэн. Хэрвээ энэ залуу тэр үед кранаасаа бууж шалгаж үзэхгүй шууд мөчрнүүд дээгүүр гараад арга ясыг гэмтэж бутлах эсвэл шороотой хутгсан бол магадгүй энэ хэрэг одоо ч илрээгүй хэрэг байж болох байсан. Цогцсны хувьд нүцгэн байсан бөгөөд маш их ялзарч гаднаас нь хараад хэн гэдгийг таних ямар ч боломжгүй байсан ч цагдаа нарын нүдэнд хамгийн түрүүнд туссан зүйл нь цогцыг бүтээсэн байсан мөчрнүүдийн хажууд Челсигийн хувцсан дээр байсан хиймэл навчнуудаас унсан байгааг хараад задлан шинжилгээний хариу гарахаас ч өмнө Челси мөн гэдэгт итгэлтэй байсан. Яг задлан шинжилгээний дүгнэлтээр эрүү, хамар, хацар, нүдний яснууд гээд бүгд бяцарч хугарсан байдалтай гол нас орсон шалтгаан нь мохоо эртээ ямар нэгэн зүйлээр толгой руугаа цохиулсан гэмтлээс болсон гэж харсан. Цогцыг олсон болохоор 2015 оны 9 сард буюу хэрэг болсноос нэг жилийн дараа албан ёсоор охины оршуулах ёслол болж өнгөрсөн ч хэрэгтэн нь тодорхойгүй. Хувцснаас нь илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийг хэн гэдгийг нь олж чадахгүй таарч байгаа хүн гарч ирэхгүй байсаар л байсан. Гэтэл Челсигийн цогцос олдсноос хойш 1 жил 3 сарын дараа буюу 2016 оны 7 сарын 22-нд цагдаа нарын мэдээллийн системд Челсигийн хувцснаас илэрсэн ДНХ-тэй таарч байгаа хүн шинээр бүртгэгдлээ гэсний дагуу харахад 27 настай Даниэл Клей гэх залуу байж таарсан. 27 настай 2 хүүхэдтэй энэ залуу өсвөр наснаасаа ахуулаад хар тамхи, хулгай, зөвшөөрөлгүй айлын гэрт нэвтрэх, зодон цохион, төрийн албан хаагчийн ажил өөрөгт саад болох гээд маш олон төрлийн гэмт хэргийн түүхтэй цагдаагийн газар байнга баригдаж очдог тийм залуу байсан. Цагдаа нар энэ залуугийн ДНХ таарч байна гэдгийг мэдэх үед Даниэл аль хэдийн хүүхдүүдийнхээ тэтгэмжийг өгөөгүй гэдэг шалтгаанаар шоронд хоригдчихсэн. Өмнө нь системд ДНХ-ийн мэдээлэл огт байхгүй яжгаад тэтгэмжийн асуудлаас болж шоронд орохынхоо өмнөхөн гудамжинд хүний цүнх шүүрч зүгтаах гэж яагаад үйлдэл дээрээ цагдаад баригдаж яг тэр үедээ ДНХ-ийн мэдээллийг цагдаа нар аваад системдээ бүртгэсний үр дүнд ингэж олдсон. Бас хэрэг гарахаас 1 сарын өмнө нэг эмэгтэй Даниэлийг энэ хүн намайг зодож бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэж цагдаад өгчээсэн боловч тэрийг цагдаа нар яагаад ч юм тоогоогүй асуудал гэж авч үзээгүй болохоор Даниэл гадуур гэмт хэрэг үйлдэж авсаар байсан байгаа. Амьдралынхаа бараг бүхий л хугацаанд гэмт хэрэг их бага хэмжээгээр үйлдэж ирсэн хүнгээд ойлгоход бол буруудахгүй.
Цагдаа нар хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болоод шоронд хоригдож байгаа Даниэлийг дуудаж авчираад "Чи 14 оны Халлоуины баяраар юу хийсэн бэ?" гэхэд "Би ганцаараа тэр үдэшлэгт очсон" гэж хариулсан. Гэхдээ нэг хариулт өгөх гэж маш их хэрэгцээгүй зүйлсийг ярьжсэн. Жишээ нь зүгээр л ганцаараа очсон гэж хэлхийн оронд нэг ийм найзтайгаа явах гэсэн тэр тэгээд өөр нэг тийм найзтайгаа явах гэсэн чинь тэрэнд бас ийм ажил гараад гэд маш их тойруулж дэлгэрэнгүй хариулж исэн. Дээрээс нь тэр үдэшлэг дээр хоёр хүүхдийн маань ээж болох экс эхнэр Джессика хүртэл явж байхдаа таарсан гэхэд нь цагдаа нар "Та хоёрын хооронд тэр өдөр ямар нэг дотн зүйл болсноо? Бид нэр тэмдэглэж авах гэсэн" гэхэд "Миний эргэн тойронд маш их эмэгтэйчүүд байдаг. Та нар тэмдэглэхэд хэцүү байх болно" гэж цагдаа нараар доог тохуу хийгээд амжсан. Сургаггүй алга болсон Челсиг таних уу гэхэд мэдээж би тэр охины талаар маш олон мэдэн дээр гарч байгааг харсан гэхдээ амьдрал дээр бол хизээж таарч байгаагүй. Ер нь бол би үнэхээр хөөрхөн эмэгтэй биш л бол дараа нь сайн сандгүй маа. Тэр өдөр үдшилэг дээр миний санаж байгаа хоёр л эмэгтэй байгаа. Нэг нь манай экс эхнэр, нөгөөх нь Alice in Wonderland-ийн Alice-ийн дүр тойрсон үнэхээр хөөрхөн гоё биетэй эмэгтэйсэн. Тэр хоёрыг санаж байна гэж хариулсан. Иймэрхүү ярианы өнгө төрхийг ажигласан сэтгэл зүйчид юу гэж утсан бэ гэхээр албаар өөр эмэгтэйчүүдийн талаар детальчилж ярангаа цагдаа нарын анхаарлыг өөр тийш нь хандуулах гэж байна. Бас Челси бол миний анхаарлыг татах сэдв биш гэж итгүүлгийг оролдож байна гэж харсан. Цагдаа нар Даниэлд хандаад "Чи үнэхээр Челсиг нэг ч харж байгаагүй мүү? Уг нь тэр өдөр өмсчээсэн хувцснаас нь чиний ДНХ илэрсэн байхад хүртэл чи юу ч санахгүй байна уу?" гэхэд Даниэл гайхаж "Хизээч тийм зүйл байх учиргүй" гэж эсэргүүцчихсэн. Үннийг хэлэхэд би тэр үдшилгийн үеэр нэг эмэгтэйтэй машин дотроо тийм зүйл хийсэн ч гэсэн тэр эмэгтэй Челси бол байгаагүй. Би чинь эрэгтэй хүн. Би унтсан бүх эмэгтэйчүүдээ ямар царайтай, ямар хүн байсныг нь сандаг. Халлоуины баярын үеэр би маш их согтсон, бас мансууруулах бодис хэрэгэлсэн ч гэсэн хизээч Челситэй унтах нь байтугай танилцаж, ярилцаж ч үзээгүй гэдгээ мэдэж байна гэж ярьсан байгаа. Гэтэл бол цагдаа нар баримт нотлохойтойгоо Челсигийн хувцснаас чиний ДНХ илэрсэн гэдгийг тайлбарласны дараа гинэт үгээ өөрчилж тэр өдөр надтай унтсан эмэгтэй Челси байж магадгүй юм. Гэхдээ тэрний хөлтэй би ямар ч хамаагүй машин дотор болсон зүйлийн дараа бид зүгээр л салж авцгаасан гэж үгээ өөрчилсөн байгаа. Хэдэн цаг үргэлжилсэн мэдүүлгийн турш Даниэл ийм л зүйл ярьсан учраас цагдаа нар арга барилаа өөрчилгөөр шийдсэн. Brittle bone disease гэдэг төрөлхийн ясны өвчин байдаг юм байна. Цагдаа нар Даниэлд "Нэрэ Челси ийм ясны өвчтэй байсан бэлээ" гэж хэлж дуусаагүй. Даниэл "Би ч гэсэн тийм өвчтэй. Миний яс үнэхээр амархан хугардаг" гэдэг зүйлийг ярьсан. Челси олдохдоо бүх нүүрний яснууд нь энд тэндгүй хугарчихсан олдсон. Тэгвэл санаандгүй байдлаар энэ өвчнөөсөө болж тэгж их хугарсан байж болох юм гэдэг яриаг цагдаа нар өөрсдөө гаргаж тавьсан. Тэгжээснаа гинэт Челси нэг юмд жоохон л мөргөлдөх, шүргэлцэх юм бол яс нь их амархан хугардаг байсан. Тийм болохоор чи санаатай тэгж толгой нүүрнийх нь ясыг өөртөө гэмтэл учруулъя гэж бодоогүй баха. Чи бидний үгийг сайн сонсох хэрэгтэй. Энэ хэргийг Америк даяараа мэдж байгаа. Цаашдаа чиний нүүр царай олон дил болж магадгүй учраас бүх хүн чамайг алуурчин гэж дуудах болно. Гэхдээ бид нар бол чамайг алуурчин гэж бодохгүй байна. Санаатай биш, санамсаргүй алдаа гаргаад тийм зүйл болсон байх тийм үг гэх байдлаар ярьж эхэлсэн. Иймэрхүү "Би чамд бол итгэж гин, чи тийм зүйл хийх муу хүн биш" гэж тайтгаруулах байдлаар ярьдаг бас нэг цагдаа нарын арга барил юм байна. Чи зүгээр Челситэй цагийг зугаатай өнгөрүүлж бэлгийн ажил хийж байхдаа л санаандгүй тэрний нүүрний ясыг нь бяцалсан байх. Тэр угаасаа ясны өвчтэйсэн, ямар нэг осол болсноос гарцаагүй тийм бицтэй гэж ингэж ярьсны дараа "Үгүй би мэдэхгүй" гэж эсэргүүцчихсэн Даниэл "Би тамхи татмаар байна" гэж хэлээд тамхиа татангаа нөгөө огт харж байгаагүй би уулзч байсан бүх эмэгтэйчүүдээ сандаг Челси лав биш байсан гэж ясан хүн гинэт тэр өдөр бид хоёр хамт хөвжилдсөн нь үнэн. Надад Alice in Wonderland-ийн Alice-ийн хувцас өмссөн эмэгтэй үнэхээр таалагдаад бааранд түүнтэй яриа өрнүүлж хамт ууж ясан ч гинэт тэр "Манай найз залуу тэнд байгаа" гэд намайг орхиод яваад гисэн болохоор миний уур дээд цэгтээ хүрсэн байжсэн чинь Челси над дээр өөрөө ирээд "Чи үнэхээр игдүүтэй юмаа" гэж яриа өдөж эхэлсэн. Дараа нь намайг дагаж машин дээр маань ирээд бид хоёр хоорондоо тохиролцсны үндсэн дээр унтсан. Тэр үед Челси үнэхээр согтуу байсан болохоор тэрөө өөрийнх нь хоолойг боож өгөхийг хүссэн. Гэтэл удаачгүй гинэт хөдөлгөөнгүй болоод тэр үхчихсэн. Энэ зүйл хэдхэн секундын л дотор болсон. Би CPR хийж бүр хиймэл амьсгал хүртэл хийсэн ч ямар ч нэмэр байгаагүй гэдэг зүйлийг Даниэл ярьсан.
Гэхдээ та нар маань санаж байгаа бол Челсигийн хувцас маш бат бөх хоёртой байсан ч хэн нэгэн мөр бас аарцэг хэсгийн хүчээр урсан юм шиг байдалтай олдсон. Дээрээс нь задлан шинжилгээгээр толгой руугаа мохоо эртэй зүйлээр цохиулж гэмтэл авснаас болоод нас орсон гэдэг хариу гарсан нь одоо Даниэлийн яриад байгаа зүйлтэй огт таарахгүй байгаа. Яг энэ ярианы дараа цагдаа нар Челсигийн хүзүүнээс ямар ч боолгуулсан мөр олдоогүй. Бас нүүр, толгойн яс нь маш их хугарал, бясралтай харсан. Тэрийг яаж тайлбарлах гэж байна гэхэд Челси төрөлхийн яс нь амархан хугарч гэмтдэг, өвчтэй гэсэн мэттэй тэрнээсээ болсон юм шүү. Би тэр талаар нь бол мэдэхгүй байна. Хэтэрхий согтоод сайн санахгүй орж гараад байна гэж жүжиглэж эхэлсэн. Цагдаа нар чи сая бүх юмаа нэг бүрчлэн санаж байгаа юм шиг ярьжсэн да гэхэд би эсвэл CPR хийж байхдаа толгойг нь хүчтэй цогсон ч юм уу эсвэл хиймэл амьсгал хийж байхдаа нүүрэн дээр нь санамсаргуу дарсан байж магадгүй юм гэж Даниэл сандарч эхэлсэн. Ерөнхийдөө эрүүний яс хүний биедэх хамгийн хатуу бүх яснуудын нэг юм байна. Энэ яс маш их хугарч өөрсөн байсан гэхээр аимшигтэй хүчтэй цохилтоос л үүсэх боломжтой. Зүгээр гараараа цохиод ч ийм хэмжээний болохгүй гэдгийг цагдаа нар Даниэлд тайлбарласан. Магадгүй чи ямар нэг алах бейсболын цохиурчийг хатуу юмар олон удаа цогсон байх гэсэн ч Даниэл огт хүлээн зөвшөөрөөгүй. Дээрээс нь бэлгийн харьцаанд орж байхдаа санаандгүй аминд нь хүрсэн болохоор Челсигийн цогцыг айсандаа ой модны захад төмөр замын ойролцоо аваачиж нуусан гэдгийг хэлсэн. Цагдаа нар огт танихгүй, мэдэхгүй гэж ясан Даниэлийг ярианыхаа арга барилыг ашиглан ямартай ч хамт байсан, нас орохт нь хажууд нь байсан гэдгийг яриулсныхаа дараа нарийн мэдээллүүдийг лавлах байдлаар үргэлжлүүлсэн. Цагдаа нарын энэ мэдүүлгийн аргыг read technique гэдэг бүр нэртэй байна. Сэжигтэнд итгэсэн юм шиг тэрний талд байгаа мэдрэмж төрүүлээд дээрээс нь баг зэрэг худлаач ярьж болдог. Жишээлх юм бол Челсид ямар ч тийм ясны өвчин байгаагүй. Энэ бол зүгээр л хэрэгтэнд өөрийгөө хамгаалах шалтгаан гаргаж өгч хохирогчтой хамт байсныг яриулахын тулд л зохиосон болж таарсан. Хохирогч нас орох үед сэжигтэн оролцоотой байсан гэдгийг л гаргаж ирээд яриулчихвал бусад асуудал нь бүгд шинжилгээ нотлохоогоор илэрчих хэрэг байсан. Мөрдлөгийн явцад цагдаа нарын эгдүүцлийг төрүүлсэн нэг зүйл юу байсан бэ гэхээр сошиал дээр Челсиг хайжин гэсэн групп хуудсанд Даниэл нэгдчихсэн байснаас гадна бүгд хүчээ нэгтгээд Челсигийн хэргийн нууцыг тайлцгаая, тэрнийг олцгоё гэж бичээд постлж ясан хүртэл ил болсон. Яг юу гарсан нь олон нийтэд ил болоогүй ч ямартай ч Даниэлийн гэрээс Челсигийн эд зүйл сүлд олцсон байсан. Ингээд Челси охин алга болсон өдрөөс 2 жил гарны дараа буюу 2017 оны 5 сард анхны шүүх хурлуулж ямар ч прокурор Даниэлийн хэлсэнчлэн Челси өөрөө над дээр эхэлж ирж яриа үзсэн, тохиролцсны үндсэн дээр унтсан, өөрөө хоолойг нь боож өгөхийг гуйж тэрнээс болоод нас орсон гэдэгт хэн ч итгээгүй. Челсиг хамгийн сүүлд харсан гэрч нар тэрний гудамжинд яаж гэртээ харнаа гэд уйлшихыг харсан гэсэн дээр үндэслээд Даниэл тэрнийг хүргэж өгнө гэж хуурч машиндаа суулгаад хүчирхийлж улмаар амийг хөнөсөн. Дараа нь цогцыг нууж өмсөж явсан хувцсыг нь хаягдсан хинч ашиглахаа болсон агуулгад аваачиж хаясан гэж үзсэн. Бүх нотлох баримтууд ч Даниэлийн ярьж байгаа бүхэн худлаа гэдгийг баталсан. Шүүгч Даниэлд хандаад чи яалтчгүй үнэхээр ичгүүргүй худалч цуврал хүчингийн гэмт хэрэгтэн алуурч юм байна. Тэр өдөр чиний хийсэн зүйл хүний яснаас гажууд хэрцгий доромжлол байлаа. Чи өмнө нь нэг эмэгтэй хүчрхийлж байсан чинь ил болсон гэж хэлээд нэгдүгээр зэргийн хүн амны хэрэгээр хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүй бүх насаар нь хорих ялуунаасан. Энэ дээр нэмээд Челсиг алга болохоос сарын өмнө нэг эмэгтэй Даниэлд хүчиндүүлсэн гэж цагдаад хандсан боловч цагдаа нар авч хэлэлцээгүй хэргийг дахиж шалгаад тэр хэрэгээр л гэхэд нэмж 75 жилийн ялуунаасан. Энэ шүүх хурлын үеэр Челсигийн ээж охиныхоо хамгийн дуртай Чернэлийн ягаан өнгийн хувцас өмсөж оролцохдоо хэлсэн үг нь охины минь үхлийн энэ хэрэг биднэрт ойлгуулсан олон зүйлсийн нэг нь юу вэ гэх юм бол хизээч найзыгаа ганцаарангд битгий орхиж явж байгаарэ. Хаа нэг тийшээ найзтайгаа хамт явсан л бол заавал тэр найзтайгаа буцаж харж явах ёстой шүү гэдгийг биднэрт давхар ойлгууллаа. Одоо ч гэсэн миний охин хаалгаар ээжигээд ороод ирэх юм шиг л санагддаг. Даниэлийн хийсэн энэ аимшигт хэрцгий үйлдэлийг хизээч уучлаж, өршөөж чадхааргүй зүйлч гэсэн би өөрийнхөө сэтгэлийг тайван, амгалан байлгахын тулд өршөөх болно гэж хэлээд Библийн ном бэлгэлсэн. Даниэл энэ бүх зүйл санамсаргүй зүйлээсэн би хизээч санаатайгаар алаагүй гэдэг байр суурин дээрээ эцэг хүртэл бат зогссон. Бас өөрт нь оногдсон ял хэтэрхий үннээс хол зөрүүтэй байна гэж давж залтахыг оролцсон боловч энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй. 2014 оны 10 сард ердөө 22хан настай байсан Челси найзуудтайгаа Халлоуины баяр тэмдэглэж дуусаад гэртээ харахыг хүссэн ч харамсалтай нэм эмгэнэлтэй зүйл тохиолдсон байна.
Челсигийн цагийн ажил хийж олсон мөнгөө цуглуулад тогоочин мэргэжлээр орохыг хүсдэг байсан MCC коллеж Челси Брүүкийн тэтгэлэг гэдэг нэрээр одоо хүртэл дурсаж Челситэй адилхан мөрөөдөлтэй хүүхдүүдэд тэтгэлэг олгодог хөтөлбөрийг өнөөдрийн хүртэл хэрэгжүүлдэг юм байна. За энэ аимшигтай аллахын хэрэг дээр Челсигийн найзуудыг буруутгах ёсгүй ч гэсэн бие биендээ илүү санаа тавьж, илүү санаа зовж өгсөн бол гэсэн бодол төрсөн. Хэрвээ ямар нэгэн үдэшлэг цэнгэнд хамж явсан найз чинь согтууч бай, эрүүлж бай, юу ч гэж хэлжсэн бие биендээ хяналт тавиад аюулгүй хамт байх хэрэгтэй. Бас хичнээн арх уусан байсан ч гэр бүлдээ үннээ хэлдэг, загнуулахаас айхгүйгээр тэднээсээ тусламж хүсдэг байх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулсан хэрэг байлаа. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Өшөө олон болсон бодит хэрэгүүдийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайк дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзлаа. Түр баяртай.